байна уу? Шинжлэх ухааны тань мэдхүйн од мөндөр сувг уран зохиол тайртай үзэг сонсогчдоо сайн сайхны өсөн мэдчилж байна. Цэнгэл Баяр миний бэлтгэн хүргэдэг дэлхийн шилдэг 50 өгүүлбэг нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.307-оос дэлгөөнөөр хүрдэг. Энэ нэвтрүүлгийг хүрэхэд дэмжиж ажилласан амьдралын хэв маяг бүрт Токи тохирно нэртэй Токи аппликейшн мөн од мөндрийн алтан гишүүд та нар маань дэмжиж ажиллаж байна. За өнөөдөр бүгдээрээ 2 өгүүлбэгийг нэвтрүүлгийн хугацаанд хамт багтаагаа сонсно. За бидний баяр сайхан гэж Нацагд оржийн шагналт зохиолч Монгол зохиолчийнхоо 2 гайхалтай өгүүлбэгийг сонсно. Тэгэхээр энд уншигдах 2 өгүүлбэг маань Монголын 20 дугаар зууны шилдэг хүүрнэл зохиол намд багтсан шилдэг өгүүлбэг. За мөн дараагийн уншигдах өгүүлбэг маань одоо Хятадын утга зохиолын сэтгүүлд орчуулагдсан хэвлэгдэж байсан бас нэгэн гайхалтай өгүүлбэгийг сонсноо. Тэгэхээр энэ 2 өгүүлбэг хоёулаа таныг ингээд маш их бодолд автуулаад бас нэг таны магадгүй мэдрээгүй тэр амьдралаар амьдруулах болов уу гэж бодож байна. За эхлэе. Зохиолч бидний баяр сайхан их шуу шиг жиргэх юмсан. Яагаачгүй эртгээгээ оров. Шуу жиргэн. Айта, ер эдний жиргээгүйсэн бол өглөө гэж ямар юм байх болоо. Арчсан цонх шиг мэл хоосон байх биз. Хинч өгүүлэхгүй тийм нэг сайхан юм байдаг гэж хинч төсөөлөхгүй зэ. Хурдхан өглөө болоосоо энтер гэж яарахгүй байсан да. Шуугүй бол өглөө гэж юусан бэлээ. Шуу жиргэж байхаар л өглөө яахаарахгүй өглөө мөн юм. Өөрөө үзэгдэхгүй хэрнээ жиргэж дуулдаад хаа нэгтээ мөнгө утас цовж байгаа шиг санагддаг юм. Шууны жиргээгээр цовсон мөнгө утас ямар шүү юм байдаг бол барьж үзэх юмсан. Хээ болгоно нь жиргээ дуугаар бүтсэн байх вэ? Хөөхис минь өдөржин хоолгош эргүүлж цөхөн эднүс хэдий завандаач жиргэх үлээд нэрээ. Өдийд бол ангаахын дуг нойронд дугжирч байгаа вэ? Дулаан хүнжлөө тийрч гаяад шалдан унтж байгаа хүүхэд шиг л. Гэдэс затгалан бол эднүс юундаа санаа зовхов дээ. Энэ хооронд л завчлаад жаал жиргээ тавья да гэж ихэн боддгоос зайлахгүй. Тэгэхгүй бол нэрээ хэдийдэн жиргэж амжих юм. Нар дээшилж завхин дээр нь гэрэл тусгаар өнөөх гайхлууд сэрнэ. Сэрэдэл хоол нэхэж таарна да. Тэгээ цөхрөлтгүй нэхэн. Жив 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 жив. Бас дахиад л жив 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 жив. Хүүхдтэйхэр бол боо боорцог айгүйтэл чихэр жимс нэхэх шиг юм да янз нь. Их шувуу хөөхи юун жиргэх мантай. Өмх талхны өртөс хаанаас олё доо гэж тархи агашлах гэж байгаа юмтан жиргэх энтэрээ таг мартна. Тэгээд л баа дуутай юм шиг нисэж гарна. Нисээд л байна. Нисээд л байна. Хэсээд л байна. Хэсээд л байна. Айл амтны ойр байж талхны өртөс мөртсгэн түүн адуулж чулуудуулна. Чулуунд оногдох юм болж дүүрлээ дээ. Тэгэд мажих биз. Үлдэж байгаа нялх амтсаа яалтай билээ. Чулуунд цохиулж л болохгүй. Хоосон харж болохгүй. Үхэж бол бүр болохгүй. Шууны хууль юм да. Тэгсээр байтал өдөр өнгөрнө. Гэдэс гарсан нялх амтас дулаан үүрэндээ шургаад дугж ирнэ биз. Айта энэ л яста хамгийн аятай үе юм. Жаал жиргээ тавья гэж бодхоос яах вэ дээ. Эдний жиргээгүйсэн бол өглөө гэж ямар юм байх бол доо. Арчсан цонх шиг мэл хоосон оргиод нэг тиймэрхүү хөггүй юм байх биз. Дарам үндийж суугаад дэрэн доогуур тэмт чин тамхи шүдэн зээрв олдгүй. Хаачдаг золиг вэ. Энэ үхэнд л байдгүй лүү. Нойр хулжаад нааш цааш хөрвөөж байгаад орны урд руу унахчихсан юм болов уу? Үнэхээр ч тэгсэн байв. Яаж авъя та? Өөрөө л урагшаа унчихгүй юмсан. Орныхоо урд руу унчихвал эргээд дээшээ гарна гэж сандаггүй хэрэг. Цэрмаг дуудах болно. Өнөөх чинь нүд нь гурвалжлаа дуурлах байх та.
Юун хэрэгтэй гэж донголцож байж ойчдөг юм бэ? Намайг байхгүй бол яах гэсэн юм? Ингээд л сэтгэл амар байж болдгоо байхгүй юу? Яасан үлийн өрвэ? Хизээ барагдах зовлон юм бэ? Ажил дээрээс сэтгэл амар байж дөнгөхгүй юм. Үргэлжил яарч гэдэл үглэн. Өнөөгч нь юу хийж байгаа бол тоо? Би ер нь чамайг ажил дээрээ байхдаа өнөөгч нь юу хийж байгаа бол тоо? Цайгаа аяглаа дууж чадаа олгүй яагаа бол? Ингээд л цэрмаг үгэлэхэд зүрх нь чим өвддөг юм. Аль болох л уурлуулахгүй юмсан. Ховь заяанда гомдлохын сонсохгүй юмсан. Хүн хартаа инээж хөхөрч аятаа байгаасаа билээ. Гэрээс гараа зовлонгоо төр боловч мартагнаасаа. Өөр яалтай ховь тавилан иймдэл хүрснээс хойш. Гүй ядахна энэ хоёр таягийг юунд ийм хол тавина вэ? Гүй эн чинь амьд хүн байна та. Шөнө босож шээж болно, гадаа гарч болно. Гүй энэ таяг ямар тайлаад орхидог дээл хонор биш. Гүй яаж тэгж болох вэ? Цэрмаа нэр арай дэндүү юм аа. Таяганда хүрэх гэж их л хүчлэв. Чүү гэсээр арай гэж таяг авлаа. Одоо айлтгүй. Цэрмаг дуудалтгүй боллоо. Хоёр өрөөнд тустай байх болсоор удсан юм. Өдийд ч сэрээгүй байлгүй унтаг. Нойрондоо хүүхэд тэрч сэтгэлээ дэвтээдэг ч байж болох юм. Тамхин даач хөрөв. Цаата ер нь гар ивэц. Ток. Өглөө эртээ гэж ийм л байдаг та. Дарам насаараа өглөө эрт гэрээсээ гардаг байв. Да ялангуяа өвөл. Малгайгаа хулгавчлаад бага зэрэг бүхтийн хэсгийн автобусны зогсоол руу явдаг байлаа. Уурхайн ажилчдын автобус яг 7-д ирдэг юм. Шууж иргээд л. Аль завандаа унтаж амардаг золигнууд вэ гэж боддог байсан. Одоо бодохны жаал зав гарсан дээр жиргэж авъя гэдэг байсан хэрэг. Ингэж бодоод дарам суг таяга зөөж тавин мдээгүй болсон хоёр хөлөөч ирсээр хашаанаас гарваа. Хүний хөл хөдөлгөөн эхлэегүй байлаа. Өдийд ч арай бужигнаж эхлэх болоогүй л дээ. Тэгтэл гудамны нөгөө булангаас боодолтой бүндгэрийн барьсан нэг хүн ирж явна. Дарамтай уурхайн гүнд мөр зэрэгцэн явсан нөхөр нь байв. Манер өдрийнхөө хоолыг барьсан явна. Гэхдээ нэрэл тийм үе байдаг та. Ажил ихтэй төлөвлөгөө тасрах гэд бачимдаж байх үед доор орчхоор хаяа ажилдаа улаараа дээшээ гарч хоолндоо орж амжихгүй үе байдаг юм. Нөгөөд гэвэл энэ үнийг өрөмдөж дуусгаад нэгмөр дээшлийдэ гэж бодох ч үе бий. Эдний үеийнхний зан юм уу? Одооны залуучууд бол заяан тэхгүй. Цаг руугаа хялам харж байгаа цаг болонгууд хамаг юм хаяад хоолндоо яарах юм. Сайхан өглөө ёхөө. Тамхи улалцуулан сэтгэл ханаграа асуув. Хэлээд яах вэ сайхан өглөө? За, би тэнхээ дангуудаа дарам минь. Сайн хөө, сайнаар барах уу? Хаяа өрмөө тачигнуулаад оволцуулж өгөх юмсан гэж бодох юм аа. За яаж вэ? Манай залуус ч үзүүлж өгч байгаа үсттэй. Тэд ч ялзуур улс юм аа. Хэтэрхийг ялцах гээд байх юм. Үг авахгүй юм? Гөөмө их юм мэддэг улс юм аа. Яах вэ хөө? Бид бас тийм л байсан. Тийм ээ. Гэхдээ бид бас чиж хайрладаг байсан юм. Нөхрөөч, амиач, өрмөөч хайрладаг байсан. Тэгэлгүй яах вэ? Хайрлахгүй бол яаж болох вэ? Уурхаа гэдэг ямар хүүхдийн тоглоом уу? Би биенээ хайрлахгүй бол хэн хайрлана? Яолж шархирч байгаа хад чулуу биднийг хайрлах юм уу? Үгүй шүү дээ. Тийм юм байгаагүй. Чи намайг, би чамайг, бид хоёр гончгийг, гончиг чи бид хоёрыг хайрладаг. Тийм болохоор л бид зөрөгтэй байсан юм да. Тийм ээ хөө? Нуралт болж гарц хаагдчихад байхад 500 метрийн доор харанхуйд эндээс гарна. Маргааш юм уу золигийг нураагаад өгнө гэж боддог байсан шүү. Тийм биз дээ. Дарам ингээд л нэг амьсгаагаар урсгаж гарав. Та хэлээд яах вэ? Гэснээ цаадхан цагаа хялам хин харав. Нөхөр нь яарч байгаа болтой юм. Цаг нарын нас хайрладаг болсон. Дарам нөхрөө ойлгож байв. Цаадах нь бас шуудхан орхиод явчихж чадахгүй дүлгэнэн. Дарам сая сэхэ орсон шиг. Хүүе. За, чи минь хоцорлоо гэм. Унаа ирчихсэн байна. Айгүй бол улс үгэлж байгаа байлгүй. Цаг болчиход байхад чинь аавгаахаа халуун өрөөс босч чадахгүй энтергээд хэлсэн шүү. За чи минь яв. Завтай бол орой манахаар дайраараа да. Жаал ярьж суух юмсан.
Нөхөр нь гимшингүй яваад өгөв. Дарам нөхрөө араас нь харж зогсоод "За, орой нөхөртөөгөө жаалж иргий байц" гэж бодов. Шувуу энд ч тэнд ч жиргсээр л муу юм бодохын аргагүй гэлөө. Үүднийхээ давж байгаагаар чартайж байж гарав. Дарам хөлөөж ирсээр таяг нь тог хийсээр өөрийнхөө өрөөнд орлоо. Ингээд нэг суугаад авнаа хөө. Бие хөнгөлчихсөн. Одоо эн чи өөр юу хийх вдэ? Одоо хаашаач салтрагнах үлээ. Яй гэх. Цэрмаа босчихсон толдож суув. Хүний урманд эргэж харсангүй. Таягны ийм чимээг бүтэн 3 жил сонсож байгаа хүн юунд нь ч гайхав. Цагийн зүүнний цогцолт шиг хэн ч анзаарамгүй юм чинь. Цаг явж л байдаг. Тэрний дууг хэн анзаардаг вүлээ дээ? Ийм орой болчихсон хэрэгүү гэж хайнгад хардаг шиг л юм. Дарам орж гарч өрөөнд дотроо тогхийн хөлөөж ирж явхан цэрмаа зүгээр л цагны зүү цогох шиг юм. Одоохондоо хальтрага гулгаагүй дээл болж байна. Хаймар олж таягнда хадахгүй бол энэ муу таягны үзүүр бүр мүлийж гүлийгүүд нэг л бишээ. Улаан үцгэн болчихоч. Нэг өдөр савж унаад ахиад гай дуудана. Ахиж гай дуудаад гаргүй болж гимэн амьд арцайд суугаад яах вэ дээ? Хүнд улмал тэр болохын нэмэр. Тэгсэн дорхны бол. Цэрмаа цай талах дөхүүлж тавиад үгийн солиогүй эргэв. Ажилдаа яарч байгаа нэлт. Уурхачдын соёлын ордонд ажилдаг юм. Олон жил болж байна да. Цэрмаа тэнд ажилдаг болоод ч тэр юм уу хоёулаа бүжиг алгасдаггүй байсан юм. Нөхөр нь хаяа өдөржин хүнд төмөр үүрч өргөмний жижиргээнд талхилуулсандаа шалжийтал ядраад харихын мөн болдог байв. Харин дарам бол үгүй ээ. Тэртээ тэргүй бүжиг таанц дуусгаар цэрмаа ажил нь дуусах юм чинь гээд гэрлүүгээ ганцаараа явхаас дургүйдсэн нөхдөөсөө үлддэг байсан юм. Хоёулахнаа болохоор хүүхэд шуухад гэж ард тийшээ яарах хэрэггүй. Шогшоо бүжгийн сэнсэрсэн хөгжимд ядраагаагаа сэгсэрч орхино. Залууч байж. Төд удалгүй хаалга хав хийтэл хаагдаж хөлийн чимээ далдарваа. Цонхоор хальт харвал хашааны хаалган цаагуур цэрмаагийн банзлын хормой цухас хийгээд гарч явна. Гай дүүрэнгээс зугтж байгаа юм шиг юундаа яардаг байна. 40 гарлаа да. Нас ч тогтож байна. Намбаг альбар сууж болдгүй юм байх та. Хаалга зөөлөн хаагаад нам байтал алхаж байвал сайхан л байж таарна. Хүмүүс юу гэх юм? Хуухад хөөгдсөн шиг гулав шулуухийн ам тэмцэж явах юм гэж муу хэлэндээ. Гэхдээ ер нь цэрмаг орой ирэхээр нэг хэлий байц гэж бодов. Аль эсвэл гудамд гарсан хойноо бие эзэхлээд ихэмсэг донжтой тайва алхдаг юм болов уу? Аргагүй ирэхэнд л энэ гэрт орж ирдэг. Гарах юм мөн болдг юм болов уу? Өглөө болохыг тэс чадан хүлээж байгаад ашгүй өглөө боллоо. Жаалж иргээ тавья гэж хомгүй яраад гардаг юм болов уу? Дарам яаралгүй сууж цайгаа ууж талах идэв. Өглөө болгон ийм л байдаг юм. Одоо ингээд цонхоор хараа суучих нь та. Зугаатай байдаг юм. Хэвтгээс л дээр. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар амьдралын хэв маяг бүрт Токи тохирно. Токи аппликейшн дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр Токи аппын зогсоолын төлбөр хэсэгт та машина бүртгүүлээд автомашинтай холбоотой бүх үйлчилгээг авах боломжтой. Улаанбаатар хотын 160 гаруй томоохон үйлчилгээний төв, офис, төлбөртэй зогсоолуудад Токигоор төлбөрөө төлөх боломжтой. За та Токитой зогсоолд нэвтэрснээр зогсоол зогсож байгаа хугацаа, төлбөрийн мэдээлэл ухаалгаар харж болж гин төлбөрийн олон сонголтоос сонгож төлнө. За эхний удаа та төлж байгаа бол 30% хөнгөлөлт, за мөн Powerbank түрээслэх урамшуулал зэргийг авах боломжтой юм а. Та Токи апп автомашина бүртгүүлээд цонхоо нээж сунаад бэлэн мөнгө заа эсвэл карт хайх шаардлагагүй, хаалтан дээр саатал үүсэхгүй, зүгээр та машиндаа суухаас өмнө төлбөрөө төлөөд зогсоолын хаалтыг автоматар нээгээд шууд гарах боломжтой. Таны алтан цагийг хэмнэж байгаа.
За автомашинтай холбоотой бүх үйлчилгээг Toki апаар шийдэж цаг хугацаагаа хэмнэсэн ухаалаг жолооч байцгаая. За тэгэхээр та Toki апын Facebook пэйжээс мэдээлэл авах боломжтой. За дээрээс нь та апаа татаад тэгээ аппликейшн рүүгээ орж жоод ингээ утсаас ихсрэнгуутал танд тусламж хэрэгтэй юу гэд онлайн туслахтай холбогдоод мэдээлэл авах бүрэн боломжтой юм шүү. За ингээд нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа Tokidо баярлалаа. Хэвт хийсэл дээр цонхон дор нь хэдэн жилийн өмнө тарьсан нялх үлээс би. Зун болохоор сайхан л та. Нов ногоо нахаа бултаагаад л хаанаас ч юм болчмор ирээд суусан харагддгийн. Шарангуй хушуу ангалзан үд сөдөө засч байдаг юм. Тэдний цонхны яг харалдаа эсрэг талд нодлон шинэ айл нүүж ирсэн. Дарамт тэднийхтэй танилцаж амжаагүй. Уг нь хөсгөл хөлөө чирээч болов тэдний хүрчгэнэлтэй. Хүсээгүй ч гэхүү, сонирхоогүй ч гэхүү. Олон хүүхэдтэй зайлуул. Гадуур нь хүүхэд гүйлдээдэл өвөл зун ялгаагүй. За та ялангуяа зун бол. Зүрдийсэн хэдэн шалдан хөөх юм гадаа унждаг юм. Өхөөрт мөр гэж. Эцэг нь бас л өглөө эртээ гарч харагдана. Орой нилээд ядарсан болтой хүлэн төвсөн амт ирж явна. Хаяач яхав бүр тойвох биш говьсон. Говьхтаа бүр тентэр тунтар дээрээ тулсан ч байх нь бий. Хөлч болтой байдаг юм. Андашгүй дээ. Ганцаараа чанга ярьсаар ирнэ. Хүүхдүүд нь бужигналдаа тосчгүй иснээ бут өсөрч буцаад гэрлүүгээ хараалтан харагддаг юм. Эцгээ согтуу ирэхээр айдаг болтой юм. Нээрэж төд удалгүй тэднийхээс уйлаан чарлаан сонсогдож цонхны цаагуур сандал нисэж хуйларсан зэр шиг хэдэн хүүхдний ихийгээ хормойдон цонхны цаагуур урагшаа хоошоо гүйлдэж үзэгдэнэ. Тэгэн тэгсээр чимээгүй болно. Бодвол хэдүүлээ дарж байгаа дунтуулдаг байх. Ийм үед дарам их цугалтна. Хэнд нь олддоггүй байж хэнд нь илүүдэд байдаг юм бэ. Үргүү ахын цээжинд зэв шааснаас ч дор гэдгийг дарам мэднэ. Гэхдээ цэрмад ил гаргадаггүй л те. Өнөө чинь бас л балгалттай иржээ янзна. Гүй тэр хүүхдүүд нь хуйларч гүйлдээдэл чааваста. Муу ихнэр нь өнөө хідэн нөгөө хідээ ардаа нэг хийх үү, өмнөө нэг хийх үү улаангараараа л тулж байна да. Цаатах ч гэж цаатах. Юу тааралцснаа шийдэх юм аа. За сандлал лав харагдан лээ. Мод залтас данх гутал юу эсийг нүүлэг вэ? Хутга заазуур л нүүлгээгүй байгаа. Айгуутул зайлуул ихнэр нь зангийн мэдхийн болохоор хутга шүүгөө далд хийдэг байх та тийм ээ? Гэж нэг удаа ярьсан юм. Цэрмаа ёор сонссон шинжгүй мэлийж суув. Арга бараад гайхаш тасарсан янзтай. Өдөржин ажилд талхиулж хамаг хүчээ барсан аятай. Эсвэл тэдний авгаад атаархдаг юм болов уу? Зодож нүддэгч болов хүн шиг бүрэн бүтэн нөхөр нүцгэн шалдан олон хүүхэд тэднийгээ согтуу эцгээс нөмгөөлж урд хойноо хийхийг хүсдэг юм болов уу? Гэнэт зүрх рүү ширхийтэл бодогдоод явчихав. Ганц охинтой байсан бол цэрмаад хантай байхсан да. Цэрмаа ингэж уйлан алдаж суухгүй байх та. Олон жил хүлээсэн. Арга чарга юу эсийг хийлээ. Эмлэг домлогоор мөнчих явсан олдоогүй. Тэнгэрээс хург уух шиг л гуйсан. Сүүлдээ дарам өөртөө буруу байгаа юм болов уу гэж бодсон юм. Цэрмаата учрахаас өмнө юу эсийг хийж явлаа? Залуу халуунч байсан. Зоргоор тэнэгдэг байсан. Мөн л эмнэлгээр явж үзв. Эмч нар та хоёр хүүхэдтэй болноо. Ийм сайхан залуу улс чинь боллгүй яадгийн гэлцэн. Тэгэхэд бух шиг эрүүл чирэг явсан юм чинь итгэлгүй яадгийн. Сайн гисэн аршаан усанд хүртэл хамт явж байж үлээ. Олдоогүй. Тэгсэн дараахнаас нь энэ. Маргааш нь тийм гай ирэх юм шиг нэг л тийм ёртой байсан юм одоо бодоход. Урд шөнө нь хагцаж салах гэж байгаа шиг янаглсан. Одоо л ёстой нэг олдмоор бол олдмоор доо. Дарамж итгэлтэй байсан. Тэр өдөр цэрмаа ажилдаа явмааргүй байна гэд үлдсэн юм. Уян налар хайжуулчихсан юм шиг нэг тийм инхри төнөрхөө бүх юм нь таарч тохирсон шүн байсан. Дөрөвдүгээр мөрөгцөгт өрөмдөлт хийж байсан юм хоёулахна. Дарам үл мэдэг нэмсэглэн ирж яваа үрээ төсөөлөн бодож цэрмаатай адилхан байх болов уу, надтай адилхан байх болов уу, охин хүүхэд цаанаа л нэг адтай хөөрх юм аа. Сэмигээд ихтүтэй гэж ингэж л бодож байсан.
Норж байна гэж нөхөр нь ганцхан удаа хашгирч амжсан. Дарамт ч сэхүү байгаагүй. Араас нь доошоо ниссэн. Нэг мэдхнээ энэ. Нөхөр нь амь гарч чадаагүй. 30 метрээс унсан хүн яаж тэсэх юм бэ? Тэгээд ч арсайсан хад чулуун дээр унж байгаа хүн шүү дээ. Дарам бүхнийг сүулт мэдсэн юм. Харин хинч дарамт хилдэггүй болохоос биш, дарам нөхрийнхөө яг дээрээс унсан тулдаа л энэ зэрэгтэй ам голтой үлдсэн юм. Хотоос нисдэг тэрэг дуудсан юм билээ. За та гомдлын мөр юм та ер нь бол тэсэхгүй дээ гэж л улс ярьцгааж байсан. Тэгтэл тэсдэг байна шүү. Бүтэн жил эмнэлгийн орноос босоогүй. Яах вэ, хүн болох нь болсон. Одоо харин эргээд санах нь хэрэггүй ч юм болж юу гэж санагддаг юм. Хүн боллоо гэд юуны тус байгаа юм бэ? Дахин үнэрлэх ганц охин байх юм биш. Улс бүгдээр мэдсээр байхад цэрмаг жирэмсэн боллоо гэх юм бол дармын хүүхэд гэж хэн итгэх юм бэ? Дарам энэ тухай бодож явсангүй. Харин өнөө цэрмаг нэг л тийм гайхаш тасарсан гөлгөр байхаар нь сэхэ авсан юм. Ийм амтан барагдсан янзтай байсан. Гүн чин үр хүүхэд тээж эхийн зөнгөр түүнийгээ хайрлахыг хүсэж л байгаа ах та. Хүүхэд өргөж авч болох юм. За та өргөж авсан хүүхэд бол өргөж авсан л хүүхэд шүү дээ. Элэгээ дэвтэх гэж аргаа орсон хэрэг. Ийм амтан чинь хүүхдээ хөхүүлж нойтон давууг нь үнэрлэж суухыг хүсэж байгаа шүү дээ. Өчиг аргансан жаахан хурууга амандаа хийсэн ялах амтны шээсний үнэрийн хурцыг яана. Яг нялх ногооны үнэр шиг. Дарам энэ мэтийг бодон суусаар сүүлдээ бодол нь тэр холд одсныг анзаарсангүй. Зурагтаасаа. Сурвалжлагч охин ярьж байна. Өөрөө үдсэн юм шиг тийм итгэлтэйгээр хаанахын хинч гинвдээ нэг нэртэй баян хүүхдээ өөр хүнээр тэлгэж байгааг нь. Өнөө гой бие хаан эвдэрнэ гэж тэр юм гин. Цэрмаа сонсох юм бол тэр хүүхний өмнөөс боож өгөх бах та. Хүнээр хүүхдэд тэлгэхдээ яах вэ гэх бах. Итгэмээргүй юм яадаг хэрэгвэ? Олдонгууд нь шилжүүлж суулгадаг юм болов уу? Ногоо тарьчаад ургаж гүйцхийг хүлээж байгаа тухайд авчихдаг шиг. Тэгэд 10 сар болонгууд нь гараад авчдсан бах та. Өргөмөл хүүхэд шиг юм да. Ялгаа алга. Урам хугарах шиг болов. Цэрмаага ирэхээр ярих нь зөв буруу юу? За буруу ч юм уу? Сэтгэлийн дэмий өмүүлчих юм болов уу? Цонхоор харвал хөршир ажилдаа явж байх болтой юм. Эхнэр нь хүүхдүүд нь тойрч шавсан харагдана. Өчигдөрхөн сандал нүүлгэж саманжээсэн. Дэрэгд нь хүн амтан тогтмооргүй. Эхнэр нь гомдохдоо бараг л боож өгмээр. Багдаал хэдэн хүүхдээ чирээд эцэг их рүүгээ гүмээр л байсан та. Гэсэн хүүхдийн элэг гэж өөр юм а. Өчигдөрхөн л ихийнхээ ар өөрт орон хуйларч байсан хүүхдүүд эцгээ хүзүүдэн зүгдэж байх юм. Өргөмөл байсан бол заяа нь ингэж хүзүүдэж чадахгүй байх. Чадыгээд ч чадахгүй. Цанаал нэг гомдолтой байх. Төрүүлсэн хүүхдийн элэг гэж өөр юм а. Эхинч гэж их. Гүнэглэж жаргалтай амтан. Дундуур дүүрэн ийм амьдралдаа жаргалтай сурсан юм. Эсвэл ийм амтан гэдэг ийм ууч зөөлөн байдаг байх нь. Энэ эхнэр өнөөдөр өдөржин гэр орноо угааж зүлгэж нөхрөө цонхоор байн харан хүлээн шүү дээ. Эмтэрч цав гарсан сэтгэлээ аль хэдийнэ бутарцсан шаазангийн хагархаатай адил шүүрдээд хогийн тантанд хийж орхисон хэрэг. Цэрмаа бит хоёр ингэж гал гартал зад хэрэлдээд маргааш нь бороо хуур хөллөх шиг эвэлдэг болоосай. Чамаас олж би үнэрлэх өргөө хатаж байна гэж цэрмаа над руу хашгирч би мөчөөгөө өгөхгүй хүсээд байгаа юм бол чи дуртай хүнийгээ үүхтэй гаргал та би яадгийн хүний оронцог болсон амт мөрөөрөө үхээ далдарна гэтэл сүүлчийн гомдлоо тайлаад хашгирах юмсан. Орой болов. Орой ирж жаал хөөрөлдэй гэсэн нөхөр нь алгаа цэрмаач алга. Хуралтай юм болов уу? Төлөвлөгөө тасарлаа гэж баахан хүнийг тонгоцсон юм болов уу? Тийм болж таарлаа шүү. Өө сар дуусч байгаа юм байна.
Төлөвлөгөө тасарлаа биеллээ. Арай дутуу дараа сард гүйцэн. Уурхай ер нь тиймэрхүү юмыг байнга хийж байдаг юм. Хүний амьдрал үйлдвэрийн төлөвлөгөө шиг байдаг бол яах вэ? Энэ сард амжсангүй дараа сард л гүйцээ гэтэл. Яаж игээтэл дараа нь гүйцэн те? Мундаг том эмч нар авчирч байгаад ч болов. Дарам цэрмэ хоёрыг хүүхэдтэй болгоно гэвэл тэгээд л гүйцээ. Хүнээр тээлэгдэгсэн үү? Эсвэл дармыг хөл дээр нь явуулж чадахгүй ч яаж игээд их нэртэй хавтуулж дөнгөндөө? Тэгвэл болох нь тэр штэ. Цэрмэ минь бөөн баярлна. Царай нь гэрэлтэн ирж байгаа хүүхдээ наанаас нь аяархан илж хөвлөдөө бүү хэлэх байх. Төрсөн хүүхэд бол илэг нь өөр. Дармыг өрөөл татуу амтан гэж хизээч бодохгүй. Миний аав, миний эцэг гэж хайрлан шүү те. Дарамд одоо тэрнээс илүү хүсэх юм юу вэ? Ямар хөдөлмөрийн баатар болъё гэж бодох цаг биш. Гэхдээ яг уг нь тэгж бодож байсан цаг бий л те. Одоо бол өөр. Бүрэнхий болов. Цэрмэ алга. Яасан барагдаж дуустгүй хурал вэ? Завсар зайгаар нь гүйж ирээд аяг цай чанаад өгдөг болоосай. Харин өнөө хөршин томоос том ууц савтай юм барьсаар ирж явна. Хүүхдүүд нь тосоод гүйлдчихсэн эхнэр нь үүдэн дээрээ хүлээгээд сууж байна. Орой ирж жаал хуучлыг гэсэн бригадын нөхөр нь ороод ирвэ. Нэг л гимшилтэй дармын өмнө бурууг хийсэн шиг харагдана. За, хуралх уй болоо юу? Эсвэл төлөвлөгөө тасарлаа гэж жаал донгодуул уу? Энэ цэрмэ байдаг уу? Төлөвлөгөө яах вэ? Тасарлаа л гин мачиж угаад биелүүлчихэд болно. Төлөвлөгөө ямар хүний амьдрал биш дээ. Тийм шүү. Юу цэрмэ алга байхаар л юу энэ хуралх уй болсон болов уу? Бүжиг таанц улсын болов уу гэд бодоод л. Нөхөр нь тамхиа байгуулж баахан суу. Олигтой чих соотой морчим ярьсангүй бол харч чулуу шиг овоон сууж босохдоо нэг л анзаатай дармыг харж. Цэрмэ оройтх юм байлгүй дээ. Тэгж хэлүүлнэ лээ. За ямар ч юмтэй дарам минь. Цаадах чинь бас хүн шүү те. Ядаж гараас хөдлөх ганц хүүхэдтэй болоо. Найз нь тэгсгээд яваад өгөө. Тэрний цухуулгаад орхисон яриаг дарам зүрхнийхээ гүнд яолж сонсов. Ойлгохын цаагуур ойлгож байлаа. Тэгтэл нэг мөр. Одоо яа гэв? Оройтсан. Дарам гэрэлж асаасангүй суусаар л байлаа. Цонхны цаана хөршийнх нь гэрэл асаалттай. Оройн хоолоо идцгээж байв. Цээж нүцгэн ир ширээ голлон хүүхдүүд нь тойроод суужээ. Эхнэр нь цонхоор харагдсангүй бодвол пэшингийн өмнө бас хоолоо идэж суугаа байх. Олон шин нойр хоолгүй ажиллаж байсан. Тэгтээ ингэж ядарч байгаагүй юм. Энэ шүн дарам цурам хийсэнгүй. Сандлаасаач боссонгүй. Нэг мэдхний өглөө олчихж. Цэрмэ орж ирлээ. Санаад агач тэр юм уу? Хацар нь гэрэлтээд жаах шиг. Яав ив хайчаад хаагур хоноод ирв гэж дарам асуусангүй. Цэрмэ ажилдаа явахгүй юм байлгүй. Хувцс хунраа сольж өмсөд галын өрөөнд орон төжигнүүлж эхлэв. Өчигдөр бүр өглөөнөөс хойш галлаагүй пишэнд хар модны гişүүд тас нясгийн хугчин асаж гашуун хар утаа саагж байв. Хоолоо хорсгох утаанд юугаач хийж суугаа байх үлээ дээ. Дарам хоёр муу таяга ойртуулж хөлөөч ирсээр гарваа. Ток ток ток. Гэх таягны дуу голомтын тонших хар хэрээний эвэр хошуу шиг ямар ёрын муухай сонсогдов. Цэрмэ араас нь дуудсан чгүй юу ч хэлсэнгүй. Гадажаалсав. Бас л сайхан өглөө юм. Шууж иргэн. Эд жиргэж байдаг цаг хойндоо. Өдийдл амжиж жиргдэг цаг. Ийм үе бол тэдний эрх чөлөөний зурвас юм. Дарам бодов. Яа ихвдээ. Цэрмач гэсэн хүн шүү дээ. Хатаж хагассан бие сэтгэлэн дэвтэй байлгүй. Үрийн гуйлагч гуйсан билүү. Санаан зоргоор ямар үхэж болох юм биш.
Аминда хүрчлээ нь биш. Хаяад явчлаагүй эргээд ирсэн нь болоо юм. Халаасаа тэмтэрвэл тамхи шүтэнцээ орхичгож. Цэрмаа. Тамхи шүтэнц дөхүүлээд өгөөч хөө. Хариу алга. Сонсоогүй юм байлгүй. Жаал сууж байгаад орё доо. Тэгтэл цэрмаа гарч ирэв. Ямар юмных нь хазар нь гэрэлтэх бүр нэг зөвхөрсөн янзтай уйтгарт дарагджээ. Дарам гэртээ оров. Урдаас халууд үгээд сайхан гэж цэрмаа өрөөнд нь цай оруулж дөхүүлээ тавьчихдаг юм. Хоёр өрөөндөө бараг тусдаа шахуу байх болсон юм. Сүүлийн бүтэн 2 жил. Одоо бол галын өрөөндөө хоёулаа өөдөөдөөс харж суугаад цайгаа уув. Цэрмаа нэг юм хэлэх гээд чадахгүй байгаа болтой. Тэгж дүүрсэн хэрэг гэж бодвоо яав ам нээлээ. Дарам минь ганц л удаа твчсэнгүй. Гэхдээ бас ч гойрдоод би ч эмэгтэй хүн шүү дээ гэж сулхан хэлээд үгсүггүй уйлж гарав. Дарам париугар 2 гараа алдлан цэрмаагийн толгойг тэрсээр суув. Юу ч хэлэлтэй билээ дээ. Нэгэнт иймдээ хүрсэн хойно яалтай ч билээ. Өглөөний сэрүүн тунгалагч шууд одоо л амжиж иргэж авъя гэсэн шиг жив гэлтэн жиргэлцсээр байлаа. За өгүүлэлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. За бидний баяр сайхан зохиолчийн их шувуу шиг жиргэх юмсан гэсэн 20 дугаар зууны шилдэг хүүрнэлэг өгүүллийн хамт багтсан гайхалтай өгүүллийн хамтдаа сонслоо. За энэ өгүүлэлэг дээр байгаа утга санаанууд ерөнхийдөө бидний ахуйтай их ойр танил зураглалууд байна. Гэхдээ нөгөө хүлгүү хүнийг хартлаа би гуталгүйдээ гутарч явлаа гэдэг шиг амьдралын өнгө болгон, айл болгоны өнгө болгон өөр тэр дутууд үүрэн жаргалдаа ханж байгаа мó. Эцэцэд хүн юуны төлөө амьдэрдэг юм. Үр удмаа үлдээх, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх гэд янз боловч тэр үр удмаа үлдээх эмэгтэй хүний тэр байглаасаа заяасан жам ёсны тэр үйлдэлийг гүйцээх, үр хөвгтэй болох гэдэг ямар чухал юм бэ. Тэгэхээр маш олон хүнд яг юм сэтгэлийн зовлон, хайр нь байгаад байдаг, сэтгэл нь байгаад байдаг. Гэтэл ийм хяслантай хүсээд болохгүй зүйлсүүд их байгаа. Тэгэхээр тэр өнгө аясыг бас бидэнд мэдрүүлсэн байна. Зохиолыг сонсоод та бүхэнд бандс ямар дүр зураг бов, юутай адилхан санагдав. Өөрт төрсэн сэтгэлдээ хуваалцаарай. Ингээд шинжлэх ухаан танин мэдхүү од мөндөр сувгийн уран зохиол тайртай үзэх сонсогчдод зориулдаг энэ 7 хоногийн уран зохиолын цаг ингээд дуусч байна. Зохиолоос төрсэн сэтгэлдээ гоё үгсээ комментар үлдээгээрэй. Маш их баярлалтай шүү. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сувг, НТV телевиз, од мөндөр радио 83.3 107 телегоноор хүрдэг. Энэ нэвтрүүлгийг хүрэхэд дэмжиж ажилласан амьдралын хэв маяг бүр Токи тохирны ураатай Токи аппликейшн мөн од мөндрийн алтан гишүүд та нар маань дэмжиж ажиллалаа. Нэвтрүүлгийг Цэнгэл баяр би бэлтгэрүүлээ. Дараагийн нэвтрүүлгээр уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаа өвчлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.